За айлын бол хамттай нэвтрүүлгийн шинэ дугаарыг үзэгч та бүхэндээ хүргэх гэж байна. За бид бүхэн үндэсний телевизийн энэ хажуухан талд дугаар тоо ташааны гадаа ирсэн байгаа. Тэгээ өнөөдрийн зочин ямар хүн байх вэ гэхээр дуучин Бадам Цэцэг гэж бүсгүй би. Энэ удаа би юу ярих гэж, яах гэж энэ айлын хоолыг отох гэж ирсэн бэ гэхээр өнөөдөр манай Улаанбаатар хотод тулгамдж байгаа нэг том асуудал бол автын осол тэр дундаа согтуугаар тээвэр хэрэгсэж жолоотох гэдэг энэ зүйл бол аимшигтай хэмжээнд хүрсэн. Энэний эсрэг бол одоо замын цагдаагийн газар болон нийтээрээ бас тэмцэх хэрэгтэй байгаа юм зүйл харагдаж байгаа. Тэгээ Бадам Цэцэг дуусны хувьд бол 19 настай да гэсэн баха. Одоо согтуу жолоочийн буруугаас болж автын осолд орж тэгээд энэ амьдралаа одоо тэрэгэнцэр дээр сууж өнгөрүүлэх юм хатуу хувь заяаг туулж яваа. Нэг насныхаа амьдралыг тэрэгэнцэртэй туулахаар ингэж яваа юм бүсгүй байгаа. Тэгээд энэ бүсгүйтэй бас өнөөдөр сайхан ярилцаж өнөөдрийн нийгмийн асуудлууд болоод согтуу жолоочийн талаар, өөрийнх нь хувь амьдралын талаар ярих гэж бодсон. Тэгээд хамтдаа орцгоё. Сайн байна уу? За, сайхан үйлжиж байна уу? Уран бүтээл өндрөө. За, бид микрофоноо зөвчнэ. Нэвтрүүлгийн урилгыг авсан дэх баярлалаа. За, баярлалаа. Тий. Тэгэхээр та нар одоо сонь сайхан юу байна? Энэ өвөл ямар уран бүтээлүүд хийж байна? Юу төлөвлөж байна? За ямар ч байсан одоо танай телевизийн нэвтрүүлэгтээ одоо оруулж байгаад нь бас баярлалаа. Тэгээд энэ өдөр телевизээ үзэн суугаа үзэгчдээ бас энэ өдрийн мэндийг хүргэж байна. Яг уран бүтээл гэх юм бол хийж байна. Клипгүй дүрсжүүлэг болохоос бас нэлээд уран бүтээл хийсэн байгаа. Одоо он гаргаад 800 хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй юу явах гээд өн төлбөргүй тоглолт хийх гээд. Ерөнхийдөө би ч өөр бас нэг тийм баян хүн биш болохоор нөгөө хүмүүсээ нэг тоглолтод авчрах ч юм уу буцааж хүрэх цаа. Хүсэлтэл юм билээ. Ер нь одоо аймаг энэ тал байгаа бүхэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг цуглуулах тийм зүйл. Ер нь 800 хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг маань яг тийм нэгдсэн одоо тэр хүмүүс маань ер нь ихэнх нь ингээл гэртээ ч юм уу яг гадуур ажил хөдөлмөр эрхлээ явж байгаа хүмүүс бол их цөөхөн шүү дээ. Тэгээд тэр гэртээ байгаа хүмүүс бас нэг өдөр ч гэсэн одоо нийгэм улс төрийнхэнтэй хамт энэ хүмүүстэй ямар зовлонтой байдаг яадаг юм тэгэл үзүүлчих санаатай л тийм зориг тавьж яваад байгаа. Тэгээд нэлийн том зориг тавьчаал ард нь гарах гэдэг яваад энэ нөгөө цаасан шоу төслийн маань бас нэг хэсэг байна. Энэ төсөл маань өөрөө яг одоо яах хэвээр юг хамрах хэвээр ямар зоригоор бий болж байгаа юм төсөл. Энэ төсөл маань багтсан хулгар лизингээр олохгүй гэсэн тийм лекц одоо 10 жилийн сургуулиудаар эрүүлжүүлэх байр төрс хатуулах байранд байдаг шүү дээ. Одоо согтуугаар жолоо бариад одоо хүнийг ингээ гимтэж гисэн, хохирооч гисэн. Одоо нэг жишээнд би сууж согтуу жолооч хохирогч гээд ийм хүмүүстээ одоо арх одоо ман сурлах бодисны зүйл хэрэгэлсэн үед битээ жолооны ард суугаач гэсэн сэрэмжлүүлэг нарийн. Тэгээд хүний эрүүл мэнд хөл гар гэдэг юм бол лизингээр худалдаж авч болдгоо маа эзэш нь хөгддгөө маа гэдэг ийм зорилготой. Ийм ажил төлөвлөчл яваад байна. Хэвээ Монгол хүний толгойд юм ормоор үү шүү дээ. Хөл гар лизингээр олохгүй гэж. Манай бас нэг Сүхбат гэдэг ийм тэрэгэнцэртэй явдаг ажил амжилттай нэг найз маань байдаг. Тэрний байнга ярьдаг нэг үг болохоор хөгжлийн бэрхшээл гэдэг үгийг өөр айгуу дургуулж байгаа. Хөдөлгөөний бэрхшээл байхгүй тийм. Хөгжил гэдэг чинь одоо хязгаарлагдахгүй шүү дээ. Та бүхэн хөгжөөл ингээд явбал адилхан хөгжөөл явж байгаа. Тэрний бэрхшээл бол байхгүй. Зөвхөн хөдөлгөөний зүйл байгаа байхгүй тийм. Би нэг фэйсбુક дээр бас тийм юм тавьсан шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэйгээ тахын ч одоо юу гэсэн үг юм бэ? Яг нэгдсэн юм. Одоо харааны бэрхшээлтэй юм бол харааны бэрхшээлтэйгээ нэрчиж болно шүү дээ тийм үстэй. Тэгтэл ерөөсөө л төрөлхөөсөө хөгжөөгүй юм шиг. Тэгэхээр ч нөгөө нийгмийн тийм хүлээж авч байгаа одоо үе залуучууд ч бодоод нь шүү дээ. Бид нар ерөөсөө хөгжөөгүй хүмүүс. Бидэрт хийж чадах юм баггүйгээд өөр нүдээр хараад байгаа байхгүй. Энийг л ерөөсөө өөрчлөх тийм. Сая одоо дэлхийн тэр том паралимпиас одоо тэр хөдөлгөөний бэрхшээлтэй гэж та тэр ярьж байгаа тэр мундаг залуу медаль аваад ирлээ шүү дээ тийм. Тэгэлгүй яах вэ тийм. Тэр бол энд бол хөгжил бол байгаад байгаа байхгүй. Энэ буруу шүү. Тэгээ өнөөдөр би тантай нэг урлаг уран сайхан бол нэг
ярмаг байна. Та бол би бас ингээ харсан зөндөө нэвтрүүлгүүдэд ороод тэр тухай бол хангалттай ярьсан билээ те. Хангалттай одоо ингээд яриа одоо дуу хуурай хүн түргээл ингээд явж байгаа ард түмэн явж байгаа. Гагцхүү яг сая таны ярьдаг шиг өнөөдрийн нийгэмд хамгийн аимшигтай зүйл нь арх гэдэг зүйл байна. Нөгөө талдаа арх өрүүл хоёр нөхөрлөхөөрөө ямар аимшигтай юм бэ гэдэг энэ тухай би бас хүмүүст хоолны ард суугаад бас тантай ярил манай үзэгчд бас илүү юм толгойд нь орох болов уу гэж бодоод. Тэгээд та таны сая яриан дээрс гарлаа ингээд согтууж олоочоос болоод нэг насныхаа амьдралыг те энэ зэрэгтэр өнгөрүүлэх ийм юм нэг авч. Тэгтээ та тэр жолооч өөрчлөлаа гэдэг нэг юм хэлсэн шүү. Тэр маань одоо 14,000 лайктай 2,000 комменттай ер нь бол хүмүүст хүрсэн л дээ. Тэгээд шеэрч гэсэн бас их байсан. Тэгээд яа тэгэхээр би 22 жил тэрэгцээр байхдаа ер нь л ингээд өөдөр гарахаас ихсүүлэл дандаа хүний гар хардаг. Тэр болгонд аюух бухимддаг, гомддог. Одоо гомддгүй байсан гэж бодлоо яриад л яах вэ? Бухимддаг, өөртөө гутардаг тийм байсан. Тэгээд ер нь өөрийгөө чөлөөлъё. Мэдээж нөгөө хүн маань ч гэсэн хүн л юм чинь гимштгэл байлгүй. Тэгээд тэр хүн ч гэсэн бас нэг хүнийг насаар нь юм болгоцсон. Одоо тэр хүнийг арх уух гэж яхад нь хөдөө орон нутгийн замд л та. Арх уух гэж яхад нь би хаа битгий арх уугаач гэж одоо нэг совин татаач гэдэг юм хэлсэн байдаг. Таны машины жолооч байсан юм те. Тийм хөдөө орон нутагт явж байгаа байхгүй юу. Тэгээд нэг шаварт суугаад нэг тэрүүх оронд нэг хөдөө орон нутгаас нэг трактор орж ирдэ штэ. Үгүй энэ зүү хараад л та. Баруун хараагийн замд тийм. Машин суугаа трактор олж ирэх гээд. Тийм тэгээ нөгөө трактор олж ирэх хооронд чинь тухайн үед одоо 94 онд чи юу байлаа. Найруулдаг спирт гэж нэг байдаг. Тэр гаргаж ирээд голоос найруулад уухт нь хата жолоо барьж байгаа гэж арх ууж болж байгаа мó гэж би хэлчихсэн. Тэгээ нөгөө жоохон 17 8 хүүхэд чинь тэр том хүмүүдээс би өөрөө мэдж байна гэхэр чинь тэгэл дугаал боллоо шүү дээ. Тэгэд машин шавраас гарсан цаашхаа нэг 5 минут хүрээгүй бол машинтайгаа онголцсон. Тэгээ машинд ороод би өөрөө даруулаад нурууны усны гэмтэлтэй болсон л доо. Ямар машинтайс олол явсан юм? Долоолоо явсан. Тэгээ бус нь ингээ өсрөө бууцсан. Би өнө өсөрж амжаагүй. Тэгээд судлын дэргүү. Уг ачааны тэр. Ачааны тэр байсан. Тэр үчи ер нь ачааны тэрэн дээр. Ер нь тийм дээ. Тиймэрхүү хөл залгуулдаг байсан тийм. Тийм хөл залгуулаад явчихдаг гэсэн. Одоо эд нөгөөд нэг дуучин болохгүй бол олны танил одоо тэр гайхалтай уран бүтээлж болохгүй бол яг жигүүрлэл нөгөөд нэг одоо нөгөө нэг хүн чинь нөгөө мөрөөдлөөр бол ингээд нэг гой шат байдаг шүү дээ. Тим шатныхаа ер нь ингээл яг үзүр дээр нэг гიშгэж байгаа л тэгээд талтраа очиж шүү дээ. Тэр уран бүтээлүүд гараад эхэлсэн байсан. Гарч эхлэвөө. Би тэгтээ 6 настайгаас хуучин хүүхд залуучуудын театр гэж байсан байдаг. Тийм тэнд одоо лаасрын найруулагчийн удирдлагын дор гэдэг юм уу? Одоо бяцхан жүжигчин гэж явдаг байсан. Тэгээд соёл урлагийн сургуульд кино драма ангид илсэн орж байж байгаа. Тэгээд тасалд орсон л доо. Тэр жолооч магадгүй таны фэйсбүүк дээр үснэг олж унсан бол тантай холбоотой байдгүй. Холбоогүй. Одоо л ямар ч холбоо байхгүй. Ер нь тухайн үед нөгөө залуу хүн тэр хүн ч одоо надаас 8 ах байлуу та. Тэр нэг 24 5-та залуу байсан юм уу та. Тэгээд яг залуу хүний нөгөө ирээдүг бодоод бас нэг шороо орон тэр муухай газар оруулаад яах вэ гэж бодоод би ч өөрөө насаараа ингээд суучна гэж бодоагүй. Нөгөө залуу алуу насны бас нэг идэгчин болчихно гэсэн тийм мөрөөдлөөр л одоо тэр хүн ерөөсөө мууг нь үзээд яах вэ гомдлгүй гэд хэлчихсэн. Тэгэл ер нь гомдлгүй гэж хэлээл тэр хүн маань тэр шорон моронд бол нэг хоногт суугаагүй. Жил 8 сарын тэнсэн авсан байсан. Тэгээд дахиж холбоо өрөвдөлтэй. Танд ер нь одоо юу гэдэг за тусал дэмжих хийслээ уучлаарай гэж хэлсэн тийм зүйл байхгүй юу? Гэхдээ надад уучлаарай гэж ер нь бол хэлээгүй. Яг нэг эмчилгээний зардал гэж одоо юуг нь нуухтай тийм үстэй. Тухайд би 2 3 хаалганд орсон. Нилээн хүн тослолсон л да. Тэгэхэд эмчилгээний зардал гэдэг нэг хэдэн төгрөг гарсан чинь надад бараа авчирч өгсөн. Гэрт. Бараа мөнгөний оронд уу? Тийм нэг юм шүүх мөв авжур мөвжүрч үлээ юу ч хэлээд байна. Тэрийг та зарж мөнгө болгоод авах хэрэгтэй. Энийг ингээд зарах гэхээр хугацаа алдах гэдэг нь мэдүү ингээд гэр орныхнаараа заруулаад авчаач гэж авчирч өгсөн. Тэгээд нөгөө яалтчгүй нэг 17 8-т жоохон хөвгт чи өний өдөөс юм хэлж чаддгүй юм бэлээ. Тэгэл ичгтэй би гар үсэг зураад авчихсан байна. Тэгээд тэрийг заргацсан ч юм байхгүй хөдөө орон нутгтуудыг хамаацсан сандад тавиадаг гэсэн шүү дээ. Одоо тэр согтуу жолоочтой явж байгаа л яг тухайн тэр ослолол тэр үеийг мардггүй тань санахад хэцүү байж байгаа. Одоо ингээд уцаагаа бодоход бол аимшигтай амархан нөхцөл байдал үүссэн юм. Би ч одоо машинд даруулаастай бараг 40 минут хэвцсэн шүү дээ. Гарч чадахгүй. Тэр чинь ингээ өргөж чадахгүй шүү дээ. Тэгээд намайг ухаж авсан байна. 40 минут ухаж авсан. Тэгэхэд бол тэгэл хамаг би шархирал
Хүн ингээ хүнд юмд ингээд чэж ирээд дарагдчихаар ингээд ерөөс яг бөөлжж байгаа юм шиг ингээд цус бол амар ингээ олгоодтой юм бэл. Тэг би чи аюу урт өстэй байсан. Тэг ус маань ингээ задраад нөгөө цусандаа ингээ бүр орооцолтой. Бүр толгойтх ингээ наалтсан эмдэгт иржсэн л да. Тэг тэрийг ярахад аюу хэцүү. Заримдаа зүүдэлтэй ингээл ерөөс тэр машин. Одоо би 30 машинд хажуугаар харахаар дотор мохоо орогдсон шүү дээ. Ер нь бол яг ч юм ингээл хажуугаар харан ингээл дотор мохоо оргол нэг сонирн болтой. Тэр нөгөө зүрхэнд орно гэж бас нэг байдаг юм байл л дээ. Энэ хүндлээсэн л да. Одоо 22 жил болоод нөгөө хувь заяа гэдэг юм таа эвлэрдэг юм. Тийм болохоор энийг ярихад нөх амир бас хүнд байгаад их гайг болчих. Аюу олон сэтгэвч нар асуудаг гэсэн. Ер нь ямар үйл явдалсан бэ яасан юм бэ? Танд хэцүү байдгүй мэдээж бусдын адил ингээд өөрийнхөө биеийг даагарч явж чадахгүй болохоор хэцүү. Бүх юугаатай ингээд найс нөхдөм мө гэр орныхныхаа тусламжтайгаар одоо хийж байгаа шүү дээ би чинь. Тийм болохоор хэцүү л байдаг. Гэхдээ өөрийгөө чөлөөлнө гэдэг бол бас гоё юм билээ. Одоо бол надад хүнд гомдоод ингээд хам байхгүй миний хувь заяа гэж бодоод урагшаага төлөвсөн ажиллаа хийгээд нэг л олдох амьдрал юм чинь тэгэл ярц төлөвсөн ажиллаа хийгээд энэ хүмүүстээ бас нэг тодорхой хэмжээний байр суурь гэдэг юмыг бас олоод өгчүүл тэгэл миний зорилго биелж байгаа юм да. Гэр бүлийнхэн одоо тэр үед танаас илүү хэцүү байсан байх дээ яав тэ. Тэгэлгүй яг манай ээж чинь тухайн үед 40 хүрээгүй эмэгтэй байсан 39 мэс. За. Одоо миний үеийн гэсэн үг байхгүй юу? Тийм. Өнөөдрийн таны насны орчим. Тий. Тэгээ би чинь 18 хүрээгүй 17 төгссөн. 10 төгсчихсөн. Тийм. Тэгээд ээж маань хав хар толгойтой эмнэлэгт орж ирээд намайг сар сагсны дараагаар үснэ ингээд таланд оролцчихсан байхгүй. Тэг чи залуу эмэгтэй давуулж орж ирээд тэгээд эмээд болгоод аваа гарлаа да гэж эмчнэр маань хэлжсэн. Тэр аюу хүнд санагддаг л да. Тэгэхээр их хүний сэтгэл гэдэг тийм амар их нөө надаас илүүгээр их шаналсан л. Тэр бол ойлгомжтой. Ер нь яг эцсийн хүртэл ингээд тэр өвчнөд тэмцэлдэл хөл дээрээ босох гэж эцсийн хүртэл явж чадсан. Ер нь хөл дээрээ ингээд буцаад босох тийм боломж олдоогүй. Уу яг энэ нөгөө санхүүгийн боломжгүйгээс болоод хүн чинь нөгөө эмчилгээнд яг явж бол чадаагүй яг гадагшаа. Тэгээ гадагшаа авахар хэдэн төгрөний зардал гардаг үлээ яадаг үлээ гэл. Айгу хүнд. Тэг яг хуу юун төрөнд бол миний амийг аврахыг л чухалчилсан. Тийм энэ нурууны хаалганд 3 удаа орсон. Тэгээд ер нь босох найдлагатай л гэсэн мөрчлөө толтол ингээл босоогүй л юм л та. Тэгээ энийг ярих жоохон хүнд байд юм а ер нь бол хэцүүлдэ тэр зовж байсан. Би ч говийн дээр нөгөө унахтаа юм зохиж унаад тэрнийх нь нөгөө махан тасраад тэр нөгөө өвдөж мэдхгүй болохоор бууглаад тэгээ эдэн цусандаа ороод нөгөө сепс гэж юм болчихсон. 70% үедээ цусанд ороод тэр нь өнөө маргаашгүй болсон байсан. Өстой нөгөө ээжтэй л хүн хөтгөө гэж үний юм бэлээ. Тэгэл одоо үдэ зэрэгтэй л явж байна. Одоо та ингэ ганцаар амьдарч байна уу? Би одоо ганцаар амьдарч байна. Ер нь сүүлийн 2 жил бие даа гэж бодоод тэгээд ерөнхийдөө ганцаараа амьдрал байна. Хажууд манай ээж маань байгаа л та. Орж гар тусна нэг хашаанд. Ер нь ганцаараа амьдраад ингээд явахд болохоор юм уу? 2 жил болсон хэрч бас. Ер нь хүнд штэ. Гал мал өөрөө төлж чадахгүй штэ би чинь. Тэг яг хаа болгоол байл л да. Яг ээж маань хажууд байгаа болохоор болгоол энэ гал төлн тэгэл ус аавна гэдэг чинь тэгэл хөө ингэж тэгж ингээл найс нөхдөйхөө тус тэмэр л юм явж штэ. Эмэгтэйний өөч сэтгэл юм болоо даа гэж бодоод байгаа байхгүй. Яг тэр фэйсбુક дээрээс таны тэр уучлаа гэдэг нөгөө жолоочиг уучлаа гэдэг уншичаад нэг насаараа одоо амьдрахын амьдралыг ингэж оронгоор нь эргүүлчихсэн те. Тэр хүнийг ингээд уучлж чадж байгаа гэдэг бол агуу тийм одоо юу гэх юм те. Үгээр бол би ямарсан хэлж чадахгүй байна. Тэгээ би бодохдоо бас цаанаа ингээд бас найдвар байгаа юм болов хөл дээрээ босох найдвар байгаа юм болов гэх тийм юмыг бас Отооч найдвар байхгүй л ах. Юу нэмдэг бол гэхдээ ангаах ухаан хөгжиж штэ. Бас учиргүй найдлага алдаад бол яах вэ? Босчих юм билүү? Өдий зэрэгтэй өдий хүртэл одоо амьд явцсан юм чи бас нэг таягтаж гэсэн босоод ирвэл сайхан л шүү дээ. Тэгж горилго бол байдаг. Гэхдээ ер нь бол найдлага бол Монголдо бол их бага. Одоо тэгцээ солонгос руу айгүй сайхан хөгжөөд шүү дээ. Тэгэхээр бас нэг хайхтар найдлага тасрахгүй юм. Хөөцөлтөд явж үзсэн үү та? Хөөцөлтөд яваагүй. Одоо би яг ингээд хөөцөлтөд болно гэх юм бол нөгөө бариад очих мөнгө авахгүй юм чи юу яаж хөдөлгөөд тэгээд харагдсан байна. Одоо хань ижил бол байхгүй юм шүү тий. Би бол тэгж ойлголоо.
Ганц Одоо байхгүй байна. байхгүй. Одоогоор байхгүй байна гэж Одоо бодож байхгүй байна. байна. Тий, ирээдүйд бас төлөвлөсөн зүйл байгаа үү дээ. Байгаа байж байх уу. Тий. Мэдээж эмэгтэй хүн болгоны нэг хүсэл бол одоо бүвэнд байлаад алга хүрээ ингэртээ тэрвэрээ те. Тэр бас их юм гоё мөрөөдөл байдаг байхгүй. Гэхдээ тэгээд би юу яасан л да. Одоо хэрвээ өөр хүүхэдтэй байсан бол 13 настай хүүхэдтэй байсан л да. Үгүй тийм үү? Тэгээ би чинь осолд ороод 22 жил болж байгаа. Яг уу тэгээд тэр хүүхдийг гаргах гэсэн эмнэлэг хоригдсан. Хөдөлгөөн муутай болохоор хүүхэд дотроо бүтдэг. Ер нь хоёулангийнх нь 8 наснд аюултай байдаг гэд тэгээд гаргуулаагүй. Тэгээд одоо өстой нэг архины балаг гэдэг чинь тэгээд одоо бадам цэцэг гэдэг хүн бадам цэцгээд л одоо өөр үндэсгүй дуусгана л гэж аюух дотроо боддог. Тэгээд одоо бүр болохгүй бол хүүхд өргөж авдаг чинь билүү гэж бодоод тэгэл байж байгаа шүү дээ. Үнэхээр хүүхд гэдэг чинь эмэгтэй хүний да ялангуяа минь насныхан ч юм уу хамгийн том ад жаргал байхгүй юу? Одоо ингээд хөвшрөх тусам одоо ч хөвшрөөд байна шүү дээ. Тэгээд хөвшрөх тусам бол ер нь өөр хүүхд гэдэг юм л аюух өгүүлэгддэг. Тэгэл байх үү? Тийм. Гэл гэр чинь нэг бас нэг шулганаад хүрх юм яваад байвал хүрх шүү дээ. Тэгээд тийм юм байхгүй болохоор сая бас гутрат тийм. Тэр мэдээс бол бас аюух юу яадаг л байсан л да. Гомддог. Энэ даанчтай намайг юм болгочих гэжтэй гэл аюух бодтгол байсан. Тэгээд би ч өөрөө асах зөөлөх хүн л дээ. Ер нь уучлаа гэд өршөөе. Хойч хүмүүстэй энийг сайхан хүргээд өгье. Юусе арх усан хүмүүс жолооны ард суuna гэдэг болвол юу штэ ингээл бүр ингээ одоо хүмүүс ярьдгаар ойрхон явах юм чи яа. Энэ хооронд цагдаа авахгүй газар хөдөө хотоос гарчих юм бол яа тийм гэж энэ маягаар машиныг барьдаг. Гэхэд нөгөө хүний сэрэмж гэдэг чинь ерөөсө хэдхэн секундэд алдагддаг юм байна л да. Тэгээд тэр сэрэмж алдагдчихл одоо би өнөөдөр юм болчихвол сууж байгаа. Тэгэхээр одоо энэ залуучууд маань ганц залуучууд ч гэдэг хам бүсгүүчүүлж гэсэн байгаа шүү дээ биш юм. Энэ хүмүүс маань бүгдөө уус үедээ битэж чолооны харцаа. Тэгээс одоо битгий энийг хэрэглээч гэж байгаа юм бол биш шүү дээ. Мэдээж тэр бол хүний хувь хүний хэрэглэж болно тий. Хэрэглэж жолоо. Хэрэглэсэн үедээ ухамсартай байгаа чи. Битгий жолооны харц суугач л гэдгийг л хэлэх гээд байгаа байхгүй юу? Та хэрэглэдэг үү? Гэхдээ би мэдээж тодорхой хэмжээгээр найс нөхдөдөө суу шүү дээ тий. Одоо ингээл Facebook хэвлэл мэдээлэл телевизээр ингээд согтуучлаас тийм осол гаргаж ингэж тэдэн согтууж жолооч барьж хоногт бараг 100 муугаараа баригд юм шүү. Тэгээ манайх чинь одоо энэ замын цагдаагаас гаргасан юугаар болвол юус дайм болоод байгаа шиг байна гэж тийм. Автын осол гэдэг чинь хэмтэж бэртэж байгаа хөхөж үргэж байгаа гэд чи айгүй хэцүү байхгүй юу. Тэгээ энэ ард чинь одоо тэр ганцхан одоо тэр өөрөө тэр хүн өөрийгөө баясгаад болчихсон болвол өөрийгөө болон бас өрөөлийг ямар нэг эрсдлээс хамгаалж байх хэрэгтэй болов гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхгүйгээр өөрөө ч гэсэн тэр хүн чинь бас эрсдэлд орж шít, хэрэгт орж шít. Бүр хүний амнаас эрүүл мэндэд хүрчдэг юм а гэж бодоход хүний бас эд хөрөнгө вэ, өөрийнх нь хөрөнгө вэ тийм үстэй. Мэдээж хүн чинь хөдөлмөрлөж хүн зүгээр өгдөг мэж байгаа болж байгаа. Тийм болохоор ер нь сэрэмжтэй байгаа чи бити ерөөсөө л балга ирэх уусан л болж жолооны ард бити суугаач л гэдэг юм л да би. Тийм. Тэн танаа найз байгаа гэсэн тий. Найзтай хамт нэг бас нэг тавар өгсөөл л тийш асуулт одоо. За миний найз шүү. Тэг. Үсрээл гарч байгаа. Би чи ингээ нэг юм таглаа суучгаар ингээ талхаагаас суучдээ шүү дээ. Эндрия. Цэлмаа. За бадмагч найз нь. Тийм бадан цэцгийн багын найз. Найзхад талаараас уусдаг л болсон шүү. Тийм манай найз ч ер нь хөдөлгөөнтэй сэргэлээ охин л та. Одоо их авьяастай урлагийн үзлэгэр их оролцдог хөгжлөө. Тийм л хөгдсөн. Та багаас нөхрөөсөө ирэн шүү. Багаас тийм. Зин гол сайн мэдэнтэй тэр. Өстө өөр төрөнд орж өссөн. Одоо ч тэгэл салаагаа явж манай хоёр хүүхэдтэй тэгээд ингээ гэрцээ бас амьдрал ойрхон байдаг тэр. Тийм. Одоо хүртэл албатай. Тийм. Тэгээ өнөөдөр бас айгуу ингээ бичлэгтээ таарчлаа. Тэр чи аль нутгийнхан юм? Танах айл нутаг юм лээ. Нутг байм шүү дээ. Тийм. Манайх чинь дунд говь шүү дээ. Би авраа бол дорнд говьор явна. Зөв. Ээжээрээ дунд говь. 10 жилийн хаан төгсгөөс хүмүүс юм. Тэр чинь 46 дахь сургууль гэж байна. Тийм үү? Тий. За. Одоо энэ Монгол телевизийн ардлын сэтгэм зохицол гэж бодлоо. Тэр сургууль байхгүй юу? Ер нь л эндээ л өссөн. Одоо би тэгээд яг хосолд ороод ингээд эндээсээ хурсангүй л хөтөлчлээ шүү дээ. Тийм. Тэгээд суул нь байдал өөрчлөгдөл байсан баг л та.
одоо нөгөө манай дуучид ингээд нэг юм баяр ёслол үе болохоор ингээд нэг юм сезон ороод энтэндээ 5-4-ний халтур гэж ярьд юм да тийм зүйл хийдэг. Таны үед бас тиймэрхүү зүйлүүд байгаа юу? Гэхдээ уул нь яг Батэрдэнтэй тэр хавар хайр дагуулж ирдэг дууснаас хойш бол байсан юм аа. Нэг хэсэг байсан. Одоо нодонгоос хойш ер нь юмд орсонгүй шүү дээ. Тэгэл дуучаас айлгч батдсан шүү дээ. Тийм. Ер нь бол одоо за яг та группийн нэг хэд нүрг авч байгаа бах тийм? 140 мянга шүү дээ. 140 мянга чинь тэгэл аюу хэцүү. Доллар шижүүлээ бодохоор одоо бүр шалах. Доллар заалж байна бүр одоо ч баг. 2600. 600 мянга. Тэгэхээр 140 мянган төгрөгөөр хүн амьд нэгдэг бол. Тийм. Юм тэгэл энэ ослын балаг гэдэг чинь ингээл нэг хүний ч одоо ингэж штт. Чинь өрөөнцгөө болгочлаа. Одоо ингэ надад ер нь эрүүл юм гэж бол байхгүй яг үнэ хэлгээд. Ингээд миний энэ түнхний ясвас хайлчаа таалганд орж чадахгүй л яваад байгаа. Аргагүй л нөгөө босч явж чадахгүй болохоор бүр адгийн наацх нь хулган хүртэл дэрлэгч штт. Нөгөө нэг намар гэрээ ингээд хүмүүс янзалтай штт. Янзалжсэн чинь яг та нэг гэрт болохоор хаягаар нэг хулган орж ирсэн гүүгээдсэн. Тэгээ нэг санаанд ч ороогүй. Тэгээд гэр янзалжсэн чинь ингээд болгоч молгоо янзлахаар гэр хүүтэн л болсон юм байна л да. Нөгөө болгон чинь хүнжил даваар орж ирээд хөлний нөгөө нэг өндгөнүүдээс ингээд хийцсэн. Тэгээ нөгөө өвдөж мэдэхгүй нөгөө хөдлөөд өөдөөс нь ингэхгүй болохоор зэрэг болгон чинь бас идтiin байна. Тэгээ бас нэг хэсэг аяг шарахтай явсдаг эмнэлгээр боолгож байна. Тэгээ ямарсантай яг тэрний дараагаар би тэр нөгөө уучлалаа гэдгийг тавьсан. Тэгвэл би аягүй бухимдсан байхгүй. Одоо ямар хэцүү юм бэ? Хулганы хүртэл намайг ингэж амьд хүнийг идэх гэсэн чинь ямар амар юм бэ? Шижигч хүргэж байгаа тохиолд аягүй эвгүйсэн л та. Тэгээ таныг бодоод нөгөө цаасан шувуу төслөө бас ингээд бичигдээд ингээд дуусаад ирэхэд за би юусаа ингэж хүнд гомдод суухаар урагшаа харж байна. Одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань олон битгээ болчихсон. Дахиж битгий нэмэгдээсэ. Бити бас цөөрөөсэй гэж боддог. Энэ хүмүүс минь амьдраад юм аа гэдэг явах л тийм үстэй тий. Тэгж бодвол тэр уучлалаа юу тавьсан л да. Манай тэр нь одоо хэсний иргэн байд юм болов. 120 хэдэн мянган хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс. Аз номхон талаан хэмжээнд 650 сая хөгжлийн бэрхшээлтэй. Хятадд 80 сая хүн биш. Энэ судалгаанууд явж байна л да. Одоо тэгээ би ер нь миний бодол одоо энэ яг өөртөө ижил төстэй 5-6 орны дуучтай хамтраад энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тийм урлагийн наадам байгийн хийгээд зориод байгаа. Бас энэ цаасан шууд төслийн маань Монголдо чинь тэгээд тэр нь Азийн яг энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ л хамруулсан тийм. Тий Азад бол ер нь Европт бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аягүй сайхан бүр улсаас нь ингээд асрагч гаргаад өгсөн байдаг шүү дээ. Манад бол тийм юм байхгүй шүү дээ. Ачгой санаа шүү дээ. Шийтгэх шиг ингээд нэг 140 мянган төгрөг. Гэтэ тэрийг яана гэж сар болгоны 15-наас хойш л аавна. Тэр бол тэд нар өсөөд өгнө яана гэдэг хамаагүй шүү. Тий 15-наас хойш 20 морин гэ бууж авил их юм болчиход шүү дээ одоо. Тэгэхээр зэрэг айгүй хэцүү. Тэгээ энэ хүмүүсээ бас яа тийм бэ? Бас ажилдаа орлоготой болох хэрэгтэй шүү дээ энэ хүмүүс чинь тийм үстэй. Хийж чадж байгаа юмараа. Халуун бин хаалган гол. Ямар ч нөгөө нэг хар үгээр ярих юм бол ийм хүмүүсийг одоо хайрлж дурлж ийн гэхээр хүмүүс гайхтана. За яагаад? Мэдхгүй. Чиний зүрх сэтгэлтэй хүмүүс юм чинь хайрлах дурлах ирэх бас биш шүү дээ. Биш шүү дээ. Зарим хүмүүс их гайхаа шүү дээ. Яадаг энэ найз залуу мань нөхөр мөхөртэй гинэ гэл гайхдаг хүмүүс байдаг. Нуурсан юм тийм. Тэгээ одоо яг хөө тэгэл тухайн л үзэл юм да. Энэ үзлийг л өөр өөрчлөх гээд байгаа шүү дээ. Адилхан л хүмүүс яг хөө амьдарч болж ивэл болдго л дээ. Сэтгэл санаа нийлээ тий. Тэгээ юу ч хийж чадахгүй мэтэр харна. Чадахгүйгээ суулгаад байгаа юм чи эднэр нь яах вэ? Нөгөө халамжийнхаа мөнгөөр ёстой хөрх юм ядчил эрүүл хоол идэж чадахгүй шүү дээ. Тийм биз дээ. 140 мянган төгрөг хүн сар хүргэнэ гэдэг чинь хүнд үст. Аль хэмжээ. Тийм. Одоо энэ тэрэгцрийн хувьд бас их олон төрөл байд юм шиг байна. Тэ ингээ харж байхад. Тий одоо өөр төр бүр удирдлага мэдрэглэхтэй ингээ бүр автомат болсон. Тийм тийш аюу үнэтэй шүү дээ. Бүр машины үнэтэй шүү дээ. Тийм үү? Тийм ав олдохгүй юу? Гэхдээ 2-3 мянган доллар гэдэг юм шиг байна шүү дээ. Тэгэхээр ч бас аюу хүнд шүү дээ. Тийм. Тэг яг уу явандаа нэг тийм юмтай холно тоо. Энэ тэргийг одоо хэд удаас байсан та? Энийг одоо би 2006 оноос хойш ерөөсөө солиогүй. 6 оноос хойш. Тийм 6 онд би орон нутгаар бурхан зэйт ээж гэж уран бүтээлийн талент тоглолт хийж байгаа. Манай үндэсний холбооноос надад өгчээсэн. Ганц нүр царай урлагийнхаа үнд энийг өгчий. Тэгэхээр энийг би яа салдгүй юм бэ гэхээр одоо ингээд суудлын муудлын солио яваад байдаг юм л да. Энэ нөгөө ямар ч хаалгаар яваад орчдөг байхгүй. Заавал ингэж босож өргүүлж мөргүүлэх шаардлагагүй. Тэгвэл нөгөө нарийнхаа алга болохоор энэ их 10 жижиг юм болохоор
Тэгээ энийхээ дуу муу солиод ингээ яваад тийм одоос дуу муу нэмтрээд жоохон муудаалах хэл та. Шатан дөөр ингээд татах хаан чинь энтер очиж тийм. Сайхан бууз гарсан. За хоол ид. Би ер нь бууз айгуу сайн байдаг шүү дээ. Буузан дуртай. Тий. Гөө тий ч гэж та дуртай ч гэж би махан их муу ер нь. Яг хоо бууз хуушур мушурыг бол гайгүй идчихнэ. Тэгээ ер нь хүлэн мах ч юм уу. Хоолныхаа махнуудыг ингээд түүгээ тавьчихдаг. Багын л тийм. Махан жоохон таарах. Түрүүн та хайр дуртад ирсэн шүү дээ, тий. Адилхан хүн зураг сэтгэлтэй хүмүүс нэгэнд хайрлах дурлах тийм. Тий, надад ч дурлана, би ч дурлаа шүү дээ. Тий. Дурлсан хүн бол тэгэл байжлаа шүү дээ. Тий. Хоёулаа л адилхан л бие биендээ дурлсан хүн байжлаа шүү дээ, тий. Болно да. Одоохондоо л яг хувийн амьдралын талаар яг тийм томтой шийдвэр бол байхгүй. Явандаа бол батсан төлөвлөсөн юм бол байжлаа. Би тэгээд бас гоё телевиз үзэж байгаа хүмүүст ханд нэг үг хэлэх гээд байгаа. Одоо ингээд удахгүй шинэ жил болно шүү дээ. Гоё баярууд болно. Манайхан зүгээс баярлах дуртай ард түмэн зөндөө олон баяр байдаг. Баяр болгон дээр ингээд гоё дуу хоор сонсхийг хүсдэг тий. Тийм талаар их юм өвөрмөц ард түмэн. Айлуугаа тийм арга хэмжээ юм хүмүүс дээр ингээд манай бадмагч гоё урайд тий. Харин хайдуулээд гоё дуулуулад гэх юм бол бас их том буйн том тус тий болох юм бэ шүү гэдгийг би бас үзэгчд хэлэх гээд байна. Та ер нь одоо дууч үн хайн шиг дээ шүү дээ тий. Ер нь гарын алга дээш нь харуулах тэр зарчим хэд орчим төгрөгөөр хань шинтер байдгүй. Би ч одоо нэг хайхтар ханш тогтоодог юм аа. Тэгээд яг уу өгсний л авдаг шүү. Өгсний л. Ер нь монголчууд их гоё зам тий. Өгсний л авдаг. Тэгээ одоо бас дайраш нэг 5,000-аас 10,000-аас өгчихгүй л те бас. Яг яг ураад болуулсан бол бас тодорхой хэмжээгээр бас төр өгсөн байдیں۔ Тэгэл би өгсний л авчдаг. Тэгээд өнөөдрийн миний нэвтрүүлгийн зүгээр хамгийн том зорилго юу байсан бэ гэхээр хаяа нэг арх уучаал аас туршаал цагдаа баригдахгүй юу гэдэг өчүүхэн бодлоор жолоо баригддаг хүмүүс бас нэгийг бодоосоо тий. Хажууд нь хин нэгэн найз нь би машин барьж байгаа гэхэд зүгээрээ гээд арх шахаад идэг хүмүүс бас нэгийг бодоосоо. Хүн мэдсээрээ согтун хүний кабин дотор өөрөө дураараа ингээл тий. Ямар нэгэн одоо шаардлага тавихгүйгээр яваад идэг тэр хүмүүс бас нэгийг бодоосоо. Тэг өнөөдөр тэр Facebook дээр, сайтн дээр тэр замын цагдаагийн газраас гаргасан мэдээллээр бол ялангуяа манай хүүхдүүдийн одоо авто тослолд орж байгаа энэ байдал бол бүр гамшигын хэмжээнд хүрлээ гэдэг ийм нэг мэдээлэл гарсан байна. Тэгэхээр одоо дайм биш дээ, тийм биз дээ. Би бүхнээс өөртөөс хамааралтай байхгүй. Одоо шинэ миний хажуудын хүн арх уухан бол за арх уусан байж болно тэгвэл машин авто бариарай. Түлхүүрийг авчдаг ч юм барьж авахгүй бол түлхүүрийг авчдаг ч юм уу. Гэрээс нэг хүн дуудаад өгчдөг ч юм уу. Эсвэл дуудлагын жолооч дуудаад өгчдөг тийм ээ. Өнөөдөр бас үйлчлэгээ гоё болсон юм шүү. Юм гэхдээ ухамсартай хүмүүс бол одоо манай найзуудаас уран бүтээлч нэг найз минь байгаа л одоо нэр мөрийн чараад яхав. Жохон иргэлсэн үед бол шууд машинаа тавьчихдаг шүү дээ. Тийм шүү дээ. Тавиад тэгээд яг сайхан цогцоод оруулж нэр тавиулаад тэгээд дэлгүүр аваа. Хөрхи үсрэлний толийг хулгай энэ өстэй муудлаа гэх тээ. Тэгэл энэ тэн мөр тэгээд одоо ерөөсөө тэр жижигхэн тэр хэдхэн секундын сэрэмж одоо тэр сэрэмж алдснаас л болж ерөөсөө ард нь одоо хичнээн хүүхд уйлах уу тийм үстэй өнчрөх үү хичнээн ээж аав уйлах уу хэдэн хүн одоо эрүүл мэндээр хохирч насан туршдаа одоо хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нэрээр дуудуулах уу тийм тэгээд хэдэн хүн бас амнаас алдах уу зөндөл юм биш үү тийм болохоор зэрэг ерөөсөө л арх уусан тохиолдолд жолооны ард битгий суулга жолоо барьж байгаа найзтай яг чинь нийлээр бас архаар битгий шах нэг балга архины ард чи ямар их балга байдгийг бас хүмүүс ойлгох хэрэгтэй шүү дээ тийм үстэй. Одоо миний нөгөө лекцний бас нэг хэсэг нь энэ шүү дээ. Тэгээд энийг бас аягуус ухамсарлаас залуучууд маань ухамсартай шүү дээ. Тэгээд энийг бүгд л бодох бах. Одоо тээврийн хэрэгсэл барьж байгаа бүх хүмүүс маань бас энийг сайн анхаарал авчвал бас их зүгээр юм тийм ээ. Тэрээс яг мэдээж хүн хэрэглэх юм хэрэглээд зөв зөвхөстэй хэрэглээ тааны хэрэглэх бол бид нарт бол тэр хүний эрхийн асуудал болохоор тэрийг бол ямар ингээд чи битгээ угаарай чи юу гэж ингэж байгаа юм бол биш шүү дээ тийм болохоор энийг л бас сайн ухамсарлаасаа л гэж бодож байна л да тэгээ замын цагдаа нар маань ажиллаа бол бас маш сайн хийдэг тэг бас хараалгадаг хөрх юм тэгээ энэ хүмүүсийн маань одоо санаачилж байгаа энэ юу бас ажил бас үр дүнгээ өгөөсэй олон хүнд хүрээсэй л гэж бодож байна л да тийм тэгээ миний хэлээд байгаа юм тийм шүү дээ энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс битээ нэмэгдээсэй бас битгий цөөрөөсэй. Тэ? Өдрөө сайхан яг л бустай адилд ажиллаж мөрлөөд ингээд явъя л гэсэн л юм. Тэгээ Бадмагчийнхаа мундаг найзынх нь бас
Үгийг би сонсохгүй бас байна. Нааш сууж та. Таашаас. Таагсан уу? Таагсан уу? Менежер сууя. Тэглэгээ ах уу ер нь бол бие биенийгаа дэмжиж те бие биендээ тусуулж явах шиг сайхан юм өрн ороод байхгүй. Амьдтал бие биенээ хайрлах юм бол тэгэл амьдрал ер нь гоё шүү дээ. Тэгээд тусдаа шиг юм гоё үнцэнтэй нөхөрлөх бас их гоё те. Тийш битэр ер нь их л дотн юм ярьдаг та те. Тийм. Тэр чинь бас хаяа хэрэлнэ. Тийм хэрэлдэн тэгэл гомдон муталсан байшаа. Тэгэл аюу амарх явуулж Муудчих гол тайг найз шиг гэсэн үг шүү. Биш байхгүй. Энэ амар муудалцдаг ш. Заримдаа би бас жоохон муухай ааш гаргадаг. Уучлаарай. Тэгээ манай энэ манаас сүүлийн дугаа авах болчиход өөдөөс хэрэлдэг болчиход байгаа гэж. Тэгээ айгаа. Ер нь гэхдээ үнцэнтэй нөхөрлөл гэдэг айгүй. Тэр байх үнэхээр гоё. Хүн хамгийн эцсийн мөчд баг найз нөхөш хэрэгтэй юм тий. Тийм дотн үнэнч алтан нөхөд гэдэг шиг тийм хүмүүс маш хэрэгтэй болт юм шүү. Тэгээд нэвтрүүлэг ерөнхийдөө энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд бас баггүй хугацаанд сайхан ярилцлаа. Бас Илэн Далун ингээд нээлттэй гэртээ бас үлээж авсан их баярлалаа. За манайд бас зочилж ирсэнд баярлалаа. Тэгээд айлын бол амттай гээд манай нэвтрүүлгийн нэр болохоор өөрөө нэг хоол орчод ингээд байгаа байхгүй тий. Яг айлд очих одоо мэдгүй миний бодлоор бас шалтгаан юм болоо та. Гэж бодлоо. Ер нь гэхдээ гоё нэртэй. Тэгээд айлын бол бас их гоё байдаг тий. Тэгээд бас их амттай гоё бууз. Үнэхээр гоё бууз гэхлээ. Тий. Юу цагаансараа. Тий. Манай зураглагчаар тоол авалт байсан юм шүү дээ. За тэгтээ. Бидний нэвтрүүлэг бас энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд нэг оройг бас сайхан яриа өрнүүлж таны халуунлаа сайхан гэр бүлдтэй бас сайхан хамтдаа бууз идлээ. Сайхан байна. Тэгээд таны чааштай ажиллаж амжилт хүсье. За баярлалаа. За ажлын амжилт. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа.